За юу яцгаанда шинэ бичлэг хизээ орох юм болоо гэд хүлээгээ сууж яснаа та нар. За энэ удаа биш үү? Тэртээ 2012 онд гарч байсан. За миний хувьд бол бүр яг шимтэж үзчихсэн хэдхэн анемийн нэг нь болох алдарт Sword Art Online-ыг ярьж өгнө заяа. Мэдээж маш олон ангитай учраас бас нэлээд хэдэн парт болгож оруулна. Тиймээс манайхан дараагийн партуудаа хүлээж авч үзхийг хүсвэл яг одоо subscribe дараарай. Бас нэрээ Брон одооноос эхэлж зүүн дээд болонда донешн хүлээж авах дансаа байршуулсан байгаа шүү. Яг тэгвэл Брод нь шинэ PC хэрэгтэй болсон. Тэгээд та хэд маань хэрвээ хүсвэл шүү. Их баг ямар ч хамаагүй хэмжээгээр донешн илгээж янз бүр суугаа дэмжээрэй, окей? Бас нэрээ урд нь хэлжсэн да. Milk is Zero-д сахар болон калори агуулмж овсоо гэж. Тийм болохоор манайхан сахаргүй зөөлөн амттай ундаа авахыг хүсвэл Milk is Zero-г сонгоорой. Milk is Zero. Сахаргүй калоргүй сүм ундаа. Юуны өмнө энэ зохиолын гол утга учир нь хүн төрөлхтний шинэ нээлт болох алдарт Sword Art Online гэх цоо шин тоглоом. Энэхүү тоглоом нь худалдаанд гарсан даруйда тоглоом сонирхчдын дунд маш алдартай болж худалдаж авахыг хүссэн хүмүүс хэдэн өдрөөр ч хамаагүй оочрлж зогсдог болвоо. Мөн тоглоомыг зохиосон хүн Kayaba Akihiko гэж нэг суу тухаантан байгаа. Тэрээр дан ганц тоглоом гэлтгүү цоо шин дэвшилтэд VR төхөөрөмж болох Nerve Gear-ыг зохион бүтээснээр маш алдартай болсон. Мэдээж энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүмүүс VR тоглоомыг бүрэн утгаар нь тоглох боломжтой болсон бөгөөд онлайнаар бусадтай холбогдож яг л өөр ертөнцид очисон мэт бодит мэдрэмжийг авна. Тэгэхээр манай гол дүрийн залуу Kirito гэдэг. Тэр бол энэ тоглоомыг анх гарахаас өмнө бета хувилбарыг тоглож нэлээд туршлагатай болсон залуу. Харин энэ ягаан үстийг Klein гэдэг бөгөөд энэ тоглоомыг анх удаа тоглож байгаа болохоор Kirito шиг туршлагатай хүнээс зааварчилгаа авах санаатай танилцж байгаа нь. Тэгээд манай Kirito шинэхэн найздаа энэ ертөнцид хэрхэн хөдлөх, зэвсгээ хэрхэн ашиглах гэх мэт анхан шатны хичээл зааж өгнө. Үүний дараа манай хоёр тоглоомын тухай бага цагийн ярилцаа сууж байхдаа Klein "Жохо өлсөд байна агш. Нэг пицца захиалсан байгаа. Гялс идчихэд буцаад ороод ирээ заяа" гэж хэлээд тоглоомноос гарах гэсэн боловч гарах гэдэг сонголт овсоо. Kirito бүр гайхаад өөрөө ч бас оролдож үзсэн боловч нээрээ л гарах боломжгүй болсон байдیں۔ За тоглоомны нээлтийн өдөр нэг иймэрхүү жижиг сажиг асуудал байх штэ гэж бодсон ч оператортой хүртэл холбогдож болохгүй. Бас дээрээс нь энэ тоглоомыг тоглож байхдаа зүүсэн байгаа Nerve Gear гэдэг технологи нь тоглогчийг бүрэн унталтын байдалтай ойлгож өгдөг болохоор тоглоом дотор байхдаа жинхэнэ биеэ хөдөлгөх боломжгүй. Яг уу тоглож байгаа хүний төхөөрөмжийн өөр хэн нэгэн хурж ирж салхвал тоглоомноос гарах боломжтой л доо. Гэтэл энэ үед тоглоом доторх бүх тоглогчдыг нэг газар цуглуулад аваад ирлээ. Тэгснээ нэг үлэмж биетэй нөхөр гарч ирээд өөрийгөө тоглоомын үүсгэн байгуулагч Kayaba Akihiko гэж танилцуулдаг. Бас түүний хэлснээр бол энэ тоглоомноос гарах боломжгүй. Хэрвээ тоглогчдын төхөөрөмжийг өөр хэн нэгэн хүчээр унтраах юм уу эсвэл салгах гэж оролдсон тохиолдолд төхөөрөмж асар хүчтэй халалт үүсгэж тоглогч бодит амьдрал дээрээ ч бас амь насаа халтнаа гэсэн үг. Энэхүү анхааруулгыг мдээгүй улмаас айл хэдийнэ 200 гаруй тоглогчид бодит амьдрал дээрээ чат хийсэн бөгөөд одоо дэлхийд даяар энэ тоглоомын тухай мэдээ жинхэнэ шууган тарьж байна да. Бас дээрээс нь энэ тоглоомыг тоглож байхдаа амь нас нь багасаар байгаад өхвөл дахиж амьлах боломжгүй бөгөөд жинхэнэ биеийн хүртэл амиа алдах аюултай. Харин тоглоомоос гарах цорын ганц боломж нь энэ тоглоомын хамгийн сүүлчийн босс буюу 100 дугаар давхрын боссыг ялж аж тоглогчид эндээс 9 минут буцаж чаднаа гэсэн үг. Тэгээд бас Kayaba тоглогчдын гадаа төрхийг яг бодит амьдрал дээрх шиг нь болгоод хувиргацсан заяо. Яаж вэ гэхээр тоглоомд орохын өмнө нас, өндөр, жин гэд бүх мэдээллийг авцсан. Тэгээд бас төхөөрөмж өөрөө царайны хэвийг тодорхойлох чадвартай гээл бод. За ингэж л хүссэн юм хүзүүгээр гэдэг шиг өчнөө өдөр шөнө оочрлж авсан тоглоом нь амь насанд аюултай үхлийн тоглоом болж хувирч байгаа юм да. Нэг ёсондоо бол одоо тоглоом биш жинхэнэ амьдралаас ямар ч ялгаагүй болсон. Энд үхэл жинхэнэ биеийн ч бас үхэн. Тиймээс энэ мэдээллийн дараа тоглогчид хяналтаа алдаж айд сандрах нь ойлгомжтой. Харин Kirito бол Klein-ыг аваад дараагийн тоцхон руу бушуухан шиг явъя. Аюултай болон аюулгүй замуудыг мэдж байгаа болохоор хамт явал яах ч хөө гэсэн боловч Klein юу л даа өгшөө. Манай тоглоомд найзуудтайгаа орж ирсэн болохоор тэр эдийгээ бас хаяад явж чадахгүй нэ. Тэгээд бас чи хичнээн мондөг байлаач олон хүн дагуулж явбал чамдал л болно. Тиймээс мань одооноос эхлээд нөгөө эдтэйгээ хамт явъя да гэж хэлээд энэ хоёр маань хоёр тишээ салаад явлаа гэж. Ингэж л амьд үлдэхийн төлөөх жинхэнэ тоглоом ихэлсэн бөгөөд нэг сарын дараа гэхэд л аль хэдийн 2000 хүн нас оржээ хөрхий. Гэсэн хэдий ч одоо болтол нэг ч хүн ихний давхрыг амжилттай давж чадаагүй байдаг.
Манай Кириточ нь уг нь бета хөлбөр дээр тоглож исэн туршлагатай ирнэ л эхний давхрын босс руу ч очиж чадаагүй гээл бод. Тийм учраас тоглогчид өнөөдөр цуглаж хэрхэн боссыг ялж дараагийн давхар руу гарах вэ гэдэг хурал хийх гэж байгаа нь энэ. Хурал дээр юу ярьсан бэ гэвэл нэгдүгээр давхрын боссыг хаана байгааг нь олж илрүүлсэн байгаа. Гэхдээ дор аяж 6 хүний бүрэлдэхүүнтэй баг байж иж боссын хаалга нээгдэх учраас эхний ээлжинд бага бүрдүүлцгээгээрээ гэсэн чи харин манай Кирито ганцаархнаа сууж идэв. Тэгээд эргэн тойрноо ажиглаад нэг охин бас ганцаараа сууж ахаар нь төхөж очиод юу л да хоёулаа нэг баг болчихоо. Угаасаа чи бит хоёрт өөр хүмүүс байхгүй юм шиг ба штэ. Гэсэн чи харин нөгөөх нь зөвшөөрөөд ямартай ч хоёулаа оллоо. Мөн Киритогийн шинэ хамтрагчийг асууна гэдэм байна. Ингээд хурлаа үргэлжлүүлж байтал нэг залуу гарч ирснэ. Сүүлийн 1 сарын дотор өгсөн 2000 хүний үхэлд бета хөлбөрийг тоглож байсан туршлагатай тоглогчид буруутай гинэ. Яагад гэвэл тэдгээр тоглогчид бусаддаа зааварчилгаа өгч аюулгүй айлгаж болох байсан ч тэгээгүй хаяад явцсан болохоор тэднэр л буруутай юм байх. Тэгсэн чинь энэ үед бас нэг залуу босч ирээд намайг иgiil гэдэг. Бас энэ зааврын номыг бета хөлбөрийг тоглож байсан туршлагатай тоглогчид бичсэн. Энэ ном хаан сайгүй үнгүү зарагдж байгаа штэ. Тэгээд байхад л хүмүүс үгсээр байгаа нь харамсалтай. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ энэ асуудлыг нэг тийш нь болгох гэж ирээ үсттэй гэж хэлээд хурлыг үргэлжлүүллээ. Ер нь бол нэгдүгээр давхрын босс яг ямар шоу чадвартай, яадаг ийдэг гэд бүгдийг нь олж мэдсэн бөгөөд тэрхүү мэдээллийг бүх тоглогчдод хэлж өгснөөр өнөөдрийн хурал дуусж байгаа. Маргааш нь нэлээд олон багууд нийлж аваад нэгдүгээр давхрын боссыг дарж авнаа л гин. Энэ үед Кирито асууна дээр очиод тулааны тактик ярих гэсэн чинь манай асууна ойлгодгүй. Бүр таг заяа. За тэгээд одоо яалтай байлээ дээ. Нэгэн шийдсэн чинь боссын өрөөрөө явж ороод тулаан эхлэндээ. Тэгсэн чинь манай асууна басч гэж яах вэ хөөе. Давгүй үзээтэй л охин байна. Даан чинь үед боссынх нь ашигладаг хэрэгсэл солигдоход манаахны мэдээллээс тэс ондоо зэвсэг гарч ирсэн ба түрүүн хурал зохиогоо толгойлж аваад байсан нөхөр ганцаараа нүүр тулах гэж оролдоод үхлийн ирмэг дээр ирвээ. Уг нь Кирито түүнд амь нөхдөг айтем өгөх гэсэн боловч авахаас татгалзаж заавал боссыг ялаарэ гэж хэлчихэд өөрөө тэнгэрийн орондоо заларсан байдгийн. Үгүй яах вэ? Хэрэгтэй хүнд нөгөөрэй гэж л тэгсэн байх. Энэ синхэр үст чинь угаасаа бета хөлбөрийг тоглож байсан туршлагатай нөхөр өжилтэй. Манай Киритогоос ялгаатай нь шинэ хүмүүсийг хайж ганцаараа явахгүйгээр бүгдийг манлайлж зааж сургаж ирсэн байж. Тиймээс Кирито түүний үхлийг дэмий зүйл болгохгүй тулд асуунатай хамтарч босс амжилттай цохилт өгч чадсан боловч эргүүлээд өөрөө нэлээд хүн чарах авчт юм да. Аз болоход амин дуусаагүй ч боссын дараагийн дайралтыг хамгаалж чадахгүй жижи болгож яхад нь игил бро хамуудаа дагуулад түрээд ирлээ. Эдгээр нөхдүүд багч болоод цаг хожиж өгсөний ачаар Кирито боссыг гиндүүлж дайрч чадсан бөгөөд сүүлийн дайралтыг асуунатай хамтарч хийснээр нэгдүгээр давхрын боссыг амжилттай дарж авсан байдгийн. Мэдээж боссыг ялахад сүүлийн цохилтыг хийсэн хүнд бонус айтем ундаг. Энэ удаагийнх бол хар хүрм унжаах шиг байна. Гэтэл энэ үед өнөөх ядаргаатай нөхөр чинь дахиад бета тоглогч байж яагаад манай найзыг өхүүлсэн боссын чадварыг мэддэг байсан бол анхааруулахгүй яасан энтергэлээ. Үндэ бол Кирито тухайн үед өөрөө ч бас гайхаж амжаагүй байхад л болоод өнгөрсөн зөө штэ. Гэхдээ манай хүн өөрийгөө өмгөөлөхийн оронд бүр эсэргээр нь заяа. Намайг бити тийм бета туршигч энтергээ дорд үзээд байгаарэ. Би өмнө нь бета хөлбөр дээр бусдаасаа хоол тасархаад хэрэгүүлэгч байсан. Мэдээллүүдийг А, Б-г бүгдийг мэднэ. Тийм болохоор би шал ондоо төвчний хүн шүү. Гэхдээ бусд нь түүнийг булхайцагч энтергээд бараг л читтэй гэх гээд байгаа мó хайшаа. Кирито ч энэний нэг тоосон шинжгүй бонус айтем болох хүрмээ өмсөд асуунатай салах ёс хийж багасаа гарангуудаа 2 дугаар давхрын хаалгаар ганцаараа яваад өгч байгаа юм да. Энэ өдрөөс хойш нэлээд хугацаа өнгөрч манай хүн чинь 11-р давхарт ирснийхээ дараа хармаа урнууд гэдэг багийнхантай таарсан бөгөөд эднэр санал тавьсны дагуу Кирито зөвшөөрч цаашдаа хамт тулалдсаар 20-р давхарт хүрч ирлээ. Ер нь бол энэ багийнхны чадвар нь тийм ч лаг биш. 30 левел хүрнэ гэдэг бол эднэрийн хувьд бүтцгүй мэт сонсогдож байгаа бол Кирито айл эдинэ 48 левелтэй яваа гээл бод. Тэгэхээр Кирито болон хар муурнуудын чадварын ялгаа тэнгэр газар шиг зөрүүтэй. Нэг өдөр манай хэд бөөндөө юм ярилцаа суух зураа Кирито хальт гадагшаагартал мань Клайн аль хэдийн 20 дугаар давхарт ирсэн. Бас дайжгүй явж идэг үсттэй. Тэгээд Киритог олж хараад хэдэн үг солихгээ хүрээд иртэл манай хүн чинь урд нь хайж явсандаа гимшээд байгаа мó хайшаа. Дууга хураагаад яваад өх юм. Гэтэл энэ үед багийнхан гишүүнээс мессеж ирээд Саачи гэдэг охин алга болчлоо. Хайгаад болохгүй байна л гин. Харин Кирито өөрийнхөө мөр мөшөгдөг чадвараа ашиглаад байгаа газар нь хүрээд иртэл мань Саачи зүгээр эм орж идэг байгаа. За эм орох ч гэжтэй энэ их үхэл хагцал тоглоом интерес ер нь бол залхацсан гэх юм уу та.
Хизээж өгөж болох ийм нөхцөл байдалд байхаас үнэхээр их айж байгаагаа хэлэхэд Кирито за зүгээрээ санаа зовлтгоо заяа. Өөхөх барих дээрээ тулвал би хамгаална окей гэж хэлээд тайвшрууллаа. Гэтэл оройн мань охин харин унтаж чадахгүй байна гэд Киритогийн өрөөнд орж ирээлээ. Яах гадэн залгинод за яахчгүй заяа. Зүгээр ингэсгээл унтаад өгч байгаа. Маргааш нь харин манайхан цуглуулсан мөнгөөр өөрсдийн гэсэн байшин худалдаж авахар болсон ба багийн ахлагч нь тэр ажлыг дааж авахар өөр давхар руу явсан. Энэ зур үлдсэн хэдэн мөнгө олох санаатай дараагийн давхарт очиж мангас устгаж явахдаа нэгэн нууц хаалга олоод ортол Эрдэнэсийн хайрцаг. Бүгдээрээ бөөн баяр болсон ч Киритод энэ бүх зүйл нэг л сэжигтэй санагддаг. Даанч манай хүн анхааруулж амжаагүй байхад нь нөгөө хэдэн гүйж очоод хайрцгийг нээтэл зүгээр зан гойсон байдیں۔ Өрөөний хаалга шууд хаагдаал дээрээс нь шилжих талст ашиглаж болохгүй заяа. Замбраагүй их мангасууд гараад ирсэн болохоор Киритогоос бусад багийн гишүүд юу ч хийж чадлаггүй талигч болсон байдгийг. Энэ явдлаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Тэрхүү мангасуудаар дүүрэн өрөөнөөс Кирито л амьд гарч ирсэн ба багийн ахлагч болсон явдлын талаар сонсоод шоконд орж амиа орлсон. Мөн дээрээс нь Кирито тэр явдалд өөрийгөө буруутгаад байгаа байхгүй юу? Яагад гэвэл манай хүн чинь өөрийнхөө левлийг бусдаасаа нуусан. Гэтэл нууцлаг өөрөө зан гэнтэр нь Кирито шиг өндөр левелтэй хүн байсан болохоор идэвхсэн байх л та. Тиймээс манай хүн ядчил Саачигийн сүүлчийн үгийг сонсохын тулд нэгэн боссыг ялах хүсэлтэй байгаа. Хэрвээ ялж чадвал боссоос унах айтм нь өгсөн хүнийг амьлуулдаг гэх баталгаатай биш ч нэг тийм цуу яриа олоо сонсцсон байхгүй юу? Тэгээд босс гарч ирэх магадaltaй газар хүрээд иртэл тэнд нь Клайны багийнхан ч бас хүрээд ирлээ. Уг нь Клайн манай Киритог чи ингэж ганцаараа босстой тулдна гэж солиорч ахаар манай багт ор. Угаасаа бид нэр унсан айтмын хэрүүл уруул хийхгүй унгаасан үнд нөгнөө. Гэхэд Кирито эсэргүүцээд баг эднэртэйгээ тулдах гэдэг нүг үү? Бас аргагүй л дээ хөрхий. Манай хүн чинь сэтгэл зүгээр бүр навс унцсан явж байгаа юм л та. Гэтэл энэ үед өөр нэг багийнхан ч бас хурж ирэх бөгөөд эднэр тоглоомын тэргүүлэгч багуудын нэг юм гинэ. Тэгсэн чинь Клайн багийнхантайгаа хамт эдгээр нөхдүүдийг торгоож үлдээд Киритог цааш явж зорилгоо биелүүлгэж шүү. Кириточ цааш явсараа яг зорьсон газараа ирэх үед босс ч гараад ирлээ. Тэгээд энэ боссыг гихтнуулж аячаад Клайн дээр буцаж ирэнгүүтээ унсан айтмын өгчтیں۔ Яаж байгаа гэсэн чинь энэ айтм нь хүнийг өгснээс хойш 10 секундын дотор л амьлуулж болдог байж таардیں۔ Хөөхий Кирито уг нь их л найдлага тавьж энд ирсэн шүү дээ. Клайн түүнд заавал амьд үлдээрэй гэж хэлэхээс өөр юу ч хэлж чадсангүй явууллаа да. Үүний дараа Кирито өрөөндөө очиод байж өтөл Саачигаас зурвас ирдیں۔ Гэхдээ энэ зурвсыг Саачи өгөхөөс өмнө бичээд үлдээсэн бөгөөд хизээ нэг өдөр өвхөл өөрийг нь хамгаалж байсан Кирито хамгийн ихээр өөрийгөө буруутгана гэдгийг мэдчихсэн болохоор санаа зовох хэрэггүй. Цааш үргэлжлүүлэн алхаарай гэх утгатай зурвсыг зул сарын өмнөх өдөр илгээхээр тохируулсан байж. Бас Саачи үхэх мөчтөө Кирито тандаж баярлаа, баяртай гэж хэлсэн. Ингэж л Киритогийн дотор ууж ирч өөрөө ирэхгүй сад тавьж байгаа юм да. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа тоглоомын ертөнцийн хаан ихтэй Силика гэдэг охин багийнхантайгаа хэрэлдээ зогсож байгаа нь тэр. Тэгэхээр энэ охины эзэмшдэг жижигхэн луун эмчлэх чадвартай байхгүй юу? Тийм болохоор багийнхан нэг ажимаа Силикад эмчилгээний уусмал өхөөс татгалзаж новшийн зан гаргасан учраас Силика багаасаа гарахаар шийдсэн. Гэтэл орой олмогц аврах сарамгчингуудын дайралтанд өртөөд ганцаараа тулдах чадваргүй Силика хайртай лууга хүртэл алдах нь тэрдээ. Тэгээ зогсохгүй өөрөө хүртэл өөхөх аюулд ороод байхад нь ханаас ч манай харанхуй Хүлэгбаатар Кирито ирж аварлаа. Гэтэл өгсөн лууных нь нэг ширхэг өд үлдсэн байхыг хараад Кирито 47 дугаар давхрын хойд хэсэгт дурсамжийн толгод гэдэг нэртэй газар өгсөн тэжээвэр амьтдыг амьлуулах шидтэй цэцэг ургадаг гэж шүү. Даанч Силика ганцаараа явах гэхээр левел нь хүрэхгүй учраас Кирито түүнд тусалж лууг нь амьлуулж өгөхөр болвоо. Тэгээд энэ хоёр маань нэг хотод ирээд хоол идэх санаатай алхаж явтал өнөөх хуучин багийнхан зэвүүн ажмаа хідэн сугны үсээ давалцсан явж гин. Тэгснэ манай хоёрыг 47 дугаар давхруу та хоёр шиг харваас чадваргүй юмнууд тэнд очих нь юу л бол гэдэг. Жохон басах маягтай. Кирито бол зүгээр хай гэд Силикаг дагуулад хоолны газар орж ирээд заа сонсчээ. Чи бид хоёрын тэмдэг ногоон өнгөтэй байгааз. Хэрвээ хэн нэгэн тоглогч хэрэг хийвэл тэмдэг нь улбар шар болдог. Харин хүн алсан тоглогчдын тэмдэг явандаа улаан өнгөтэй болдсон шүү. Тиймээс тим тоглогчдоос болгоомжтой байгаарай гин. Тэгээд маргааш нь манай хоёр 47 дугаар давхар дээр хүрээд ирлээ. Энэ давхрыг тэр чигт нь цэцгсийн хүрээлэн гэж нэрлэдэг юм байна. Угаасаа харваас хаасайгүй цэцэг навч гэлээ. Ойлгомжтой л байна л та. Манай хоёр цааш явсаар хайгаад байсан цэцгээ олоод авлаа. Тэгээд лууга хотод буцаж очихороо амьлуулнаа гэд явж байтал замд нь өнөөх ажмаа отоо зогсож идэг үстэй.
Тэгэхээр Киритогийн хэлснээр бол энэ хүүхэн чинь нэг гэмт хэрэг хийдэг багийн удирдагч юм байна. Тэгвэл тэмдэг нь яагаад ногоон байгаа вэ гэвэл багийн зарим гишүүд нь олзоо өргөтаад зарим нь гүйцээдэг болохоор өргөтөх ажил хийдэг хүмүүсийн тэмдэг ногоон байж ээж муу хүн бишээ гэж итгүүлдэг гэхүү дээ. Үнэн дээр бол түүний зорилго нь Силикаг алж мөнгөний авах ажилтэй. Харин Кирито энэ эмэгтэйг яаж таниад байна вэ гэхээр хэд хоногийн өмнө нэг залуу багийнхаа гишүүдээ өөр багийнханд алуулсан болохоор өшөөг нь авч өгөх хүн байна уу гэд гудамжинд хүн болгоноос гуйж явахыг манай өвн олж харсан байгаа. Тэгээд яахвт сайхан сэтгэлтэй болохоор тусалчих санаатай явж хагаад Силикатай таарчиж. За тэр чи яах вэ? Энэ эмэгтэй багийн гишүүдэд дуудтал өнөө хэд нь бүгдээрээ улбар шар тэмдэгтэй нөхдүүд гараад ирвэ. Гэтэл Кирито тэднээс айж байгаа шинж огтхон ч алга. Эсвэргээр нөгөө нөхдүүд нь манай өвний нэрийг сонсчоод арай нөгөө бусад тоглогчдоос хол тасархаа яваа булхайцагч юм биш үсттэй гэд бараг өмдөндөө шээс алдах нь холгүй. Угаасаа айхаас ч өөр аргагүй мэн дөө. Эднэр нийлээд дайрсан ч манай үнд гэмтэл учруулж чадахгүй заяо. Яагаад тэгэхээр эднэрийн дайралт 10 секунд тутамд 400 HP хаасна. Гэхдээ Киритогийн нөхөн сэргийх чадвар нь 10 секундэд 600 HP. Тэгэхээр ямар ч нэмэргүй гэсэн үг. Тэгээд эднэрийг эвтэйхэн шиг өөрсдөө шорондоо ор гэхэд өнөөх эмэгтэй татгалзсан штэ. Гэтэл Кирито түүн дээр гүйж очиод чамааг алчаад ганц 2 өдөр улаан тэмдэгтээ явах нь над шиг соло тоглогчид нэг тийм асуудал биш шүү гэд сүрдүүлж агаад нөхдүүдийг шоронд хийсэн байдаг юм. Үүний дараа Силикагийн лууг амьлуулж өгчөөд Кирито өөрийнхөө одоо давах гэж байгаа давхарлууга буцахгүй бол ажил төрөл хэцүүдлээ гэд яваад өглөө. Тэгээд хэд хоногийн дараа Кирито 56 дугаар давхарт бусад тэргүүлэгч багийнхантай хамт хурал хийж байх бөгөөд манай асуунаа чинь бүр заяа тоглоомын хамгийн том багийн дэд удирдагч болсон гээл бод. Цаадах ч угаасаа тоглоомыг давахын тулд бүх анхаарлаа хандуулж байгаа л да. Яг нь Кирито ч гэсэн хичээж байгаа л да. Гэхдээ манай хүн чинь жоохон хайнга тал руугаа гэх юм уу? Өнөөдөр Айнкрадын хамгийн сайхан цаг агаартай өдөр штэ гэсэн унтчээдэг үстэй. Айнкрад гэдэг нь guys энэ тоглоомын ертөнцийн нэр шүү заяа. Манай хоёр баг зэрэг эсрэг тесрэг юм шиг хэрнээ хоорондоо бол ойлголцоолох шиг. Гиснээс нэрээ энэ тоглоом дотор тоглогчид унтаж болдог заяа. Тэгээд бүр унтж байгаа тоглогчийг тулаанд дуудангуудаа гарыг хөдөлгөж зөвшөөрүүлээд үхтлэн дайралт хийж болдог гэж байгаа. Товчхондоо бол бусад тоглогчдыг алахын тулд хэрэгэлдэг нэг тийм бохир арга гэх юм уу та. Манай хоёрыг энэ тухай ярилцаа сууж байтал гадаа хүн орилохоор нь гараад очтол нэг тоглогч бүр яалтчгүй нүдэн дээр нь алуулж идэм да. Уг нь тоглоомын дүрмийн дагуу бол хот дотор тоглогчид бие биенээ алах ямар ч боломжгүй. За нэг боломж байгаа нь заавал тулаанд дуудаж нөгөөх нь зөвшөөрсөн байх ёстой. Гэтэл ойр хавьд нь тулааны ялагч гэсэн бичиг харагдахгүй байгаагаас гадна тэмдэг нь улбар шар болсон нэгчхэн алга. Нилийн с ิจ гтэй нууцлаг зүйл болоод өнгөрсөн ойлгомжтой болохоор манай хоёр энэний учрыг олтлоо үндсэн ажлаа хоош нь тавьяа л гэнэ. Тэгээд гадаа байгаа хүмүүсээс саяны өгдөг залууг таньдаг хүн байна уу гэсэн чинь нэг эмэгтэй гарч ирээд манай хуучин багийн гишүүн байгаамаа. Бид хоёр өнөөдөр энд уулзахаар цаг товлсон байсан. Тэгээд ойр хавьяас хайгаад олохгүй байсан чинь сүмийн цонхоор дүүжлэгдсэн байсан. Гэхдээ сүмийн цонхон дээр өөр хүн байгаа юм шиг харагдсан шүү. Гиснээс өөр тодорхой мэдээлэл даанч өгч чадсангүй. Харин манай хоёр оройн энэ нэмэгтэйг хүргэж өгчөөд өөрсдөө алуурчны ашигласан зэвсгийг шалгуулахаар эgiйл дээр хүрээд ирлээ. Эgiйл энэ зэвсгийг шалгаж үзээд ямартай ч тоглогчийн бүтээсэн зэвсэг байна. Бас тэр тоглогчийн нэр нь Grimrock. Харамсалтай нь манай хоёр эннээс өөр олигтой мэдээлэл олж чадсангүй. Тэгээд маргааш нь өнөөх эмэгтэйтэй дахиж уулзаад Grimrock гэдэг хүнийг таних уу гэхэд таних хувьд бол таньнаа. Урд нь би Алтан алим гэдэг багт байсан. Тухайн үед бид нэг мангасыг ялж ховор айтем унгааж байсан юм л та. Тэгээд бөөндөө ярилцж агаад санал хураахаар болж 5-3 харьцаатаагаар айтмаа зарж мөнгө болгохоор шийдсэн. Гэтэл айтем зархаар явсан багийн ахлагч маань буцаж ирээгүй. Дараа нь бид харин ахлагчийг үгсэн гэдгийг олж мэдсэн гэж авд юм да. Тэрнээс гадна Grimrock гэдэг хүн чинь тэр үгсэн багийн ахлагчийн нөхөр байсан байна. Яг уу тоглоом доторх нөхөр л дөө. Хэрвээ тэр Grimrock өчигдрийн залууг алсан нь үнэн бол ганцхан шалтгаан байгаа. Тэр нь өнөөх айтмыг зарах үгүүдээр санал хураахад эсэргүүцэж байсан 3 хүнийг эхнэрийнхээ өхөл зэжиглээд эхнээс нь цааш нь харуулж байгаа байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр одоо үлдсэн 2 хүний нэг нь энэ эмэгтэй, нөгөөх нь харин Ишмит гэдэг залуу. Манай хоёр ямар тааж энэ эмэгтэйг дагуулад тэр Ишмит гэдэг нөхөртэй уулзаж үзэхэр болно. Тэгээд яг уулзаад ярилцаа сууж байтал гинтхэн гаднаас хэн нэгэн хутга шидээд гэрч эмэгтэй дай. Гайхаал цонхоор хартал нэг хар хувцастай залуу зугтж шүү. Манай Кирито ардаас нь хөөсөн боловч өнөөх залуу нь шилжих талс ашиглаад хаашаа ч юм шилжээд алга боллоо.
Гэтэл нөгөө Ишмит гэдэг нөхөр чинь саяны зүхтдаг залуугийн нөмрөгийг хуучин багийнхан нахлагч байсан нөгөө эмэгтэй нөмрөг гинэ. Бодвол сүнс нь өшөө авахаар буцаж ирсэн бохоо. Бас галзуурж байгаа шүү. Сүнс байсан бол юугээ шилжих талст ашиглах вдэ. Энэ хоёр маань нэг хэсэг амраад Асунагийн хийсэн сэндвичийг идээд суугцуураа Кирито маань гинтхэн болоод байгаа явдлын учрыг ойлгох шиг боллоо. Тэгтээ тэрийг удахгүй тайлбарлаж өгье за. Харин нөгөө талд Ишмит ч бүр хуучин Ахмадынхаа оршуулган дээр ирсэн заяо. Ам гууж идэг үсттэй. Гэтэл нэрэл хаа нэгтгээс эмэгтэй хүний хоолой сонсогдоол. Гайхаад эргээд хартал урд нь хоёр хүн зогсож байхын тэртээ. Тэгээд Ишмитийг байцаагаал манай хүн хамаг үннээ хэлэх бөгөөд Ахмадынх нь үхлийг нэрээ нуусан хэн нэгэн төлөвлөсөн ба тухайн үед Ишмитэд нэгэн нууцлаг захидал ирж байж. Тэрхүү захидал дээр Ахмадынх нь очих байршилд шилжих талстыг тохируулаад нэг газар үлдээ гэсэн бөгөөд Ишмит хэн гэдгийг мэдэхгүй ч хэлснийхэн дагуу хийцэн байгаа байхгүй юу? Ер нь хэн ингээд байна, яах гээд байна гэдгийг сэжгэлдэггүй тэнийг юм уу хайшин. Гэтэл энэ хоёр хүн чинь саяхан алуулдаг охин залуу хоёр эдийн. Юу болсон бэ гэхээр Кирито бүгдийг гадарсан байгаа. Товчхондоо аюулгүй бүс дотор тоглогчид бие биенээ алах ямар ч боломжгүй. Гэхдээ тоглогчийн өмсөж зүүсэн хэрэгслүүд бол устж болно. Тиймээс эхний залуугийн өмссөн байсан хуйг дуулах нь хязгаартаа хүрч алга болох мөчийг далимдуулаад шилжих талстаар шилжээд алга болсон байгаа. Эд зүйлс устж алга болохдоо тоглогч өгч байгаа юм шиг харагддаг болохоор бусад хүмүүст өөрийгөө үгсэн гэж итгүүлсэн. Харин нөгөө эмэгтэй хувьд бол тэр өрөөнд байхдаа өөртөө хутга зооцсон байсан. Тэгээд өмсгөл нь хязгаартаа хүрч алга болох үеийг далимдуулаад жоохон жүжиж өгөөд шилжээд алга болсон байхгүй юу? Энэ бүхнийг ерөөсөө л хуучин Ахмадынхаа үхэлд Ишмитийг сэжгэлжсэн болохоор шалгаж үзэхийн тулд хийсэн байгаа. За тэгсэн энэ үед хаанаас ч юм хідэн нөхдүүд гарч ирээд Ишмитийг хөдөлгөөнгүй болгож хортуулаа ижлөө. Эдгээр нөхдүүд бол инээж буй Авс гэдэг нэртэй аллагаар дагнадаг багийнхан юм байна л да. Ер нь бол нэлээд аюултай нөхдүүд шүү. Манай энэ гурвыг бол энд нь янзалж хайчаад цээгчхүү яваад өхөл хүмүүс. Аз олж энэ үед Кирито амжиж ирлээ. Тэгээд яг үзэлцээ гэсэн чинь нөгөө гурав нь харин яагаад ч юм зэвсгээ далт хийгээд ухархаар болд юм да. Өөрсдийнхөө хэмжээг мэдэрсэн үү эсвэл өөр шалтгаантай юу бөө мэд. Энэ хэрэг гэхдээ ингээд дуусаагүй заяа. Эдний хуучин Ахмад эмэгтэйг алсан жинхэнэ алуурчин нь түүний нөхөр нь байсан гэж Кирито сэтгэлж байгаа. Яагаад тэгэхээр энэ тоглоом дотор гэрэлсэн хүмүүс хоорондоо хувийн айтмаа хуваалцаж болдгоос гадна хэн нэг нь өхвөл тухайн хүний айтм нь эхнэр эсвэл нөхөрт нь очдог байхгүй юу? Тэгэхээр яасан байх нь вэ? Мань нөхөр гой алуурчдыг явуулж эхнэрээ алсан хэрэгээ нуун дарагдуулахын тулд хуучин багийнхаа хоёрт тусалж байгаа нэрэдлэр төлөвлөгөөг нь бүттэн сонсцоод тохиромжтой цагийг хүлээж агаад алуурчдыг явуулж алуулах гэсэн байгаа байхгүй юу? Гэхдээ мань нөхрийн хэлснээр бол эхнэрээ алсан шалтгаан нь айтм байгаагүй. Үнэндээ бол бодит амьдрал дээр ч бас эхнэр нөхөр хоёр байсан бөгөөд тоглоомд гацснаас хойш эхнэр нь нэлээд дайчин шийдэмгий болж өөрчлөгдөхийг хараад ер нь бол өөрөөс нь илүү байгаа хүлийн зөвшөөрч чадлаггүй цааш нь харуулсан байгаа. Жинхэнэ шалчхар гай яваа зү. Ямар ч тач энэ нөхрийн асуудлыг хуучин багийнхан шийдэхээр болж манай хоёр ч нэг том ажлын ард гараадглаа. Энэ өдрөөс эхэлж Кирито Асуна хоёрын харилцаа баг багаар дотнолж эхэлж байгаа юм да. Үүнээс хойш хэд хоногийн дараа Кирито нэгэн төмрийн дархан дээр очиж өөртөө шин сэлэм хийлгэмээр байна гэн. Даанч охины уралсан сэлэм нь Киритогийн сэтгэлд нийцдэг бай. Гэтэл дархан охины хор шарн хөдөлсөн үү яасан? Сайн материал байвал чиний сэлэмнээс ч илүү сайн сэлэм хийж чадан заяа гэж амгараад энэ хоёр хамтдаа 55 дугаар давхарт байдаг талс дэддэг луугийн өрөнд түрээд ирлээ. Ер нь бол эндээс олсон талстаар сэлэм ивэл маш бат бөх болох нь гарцаагүй гэж байгаа. Уг нь Кирито дархан охиныг тулааны дундуур нуугдж байгаарэ гэсэн боловч өнөөх нь гарч ирж садаа болоод манай хүн аврахж агаад хамтдаа нэлээд гүнзгий нүхэнд унаадахлаа. Энд байх үедээ шилжих талст ашиглаж болохгүйгээс гадна авирч гарна гэдэг ч бас боломжгүй. Ингээд энэ хоёр маань ямар нэг арга бодож олтлоо эндээ хүлээхээс өөр аргагүй болж байгаа юм да. Маргааш өглөө нь харин Кирито хайгаад байсан материалаа олсон бөгөөд тэр нь талстаар хоолдог луугийн ялгадас. Тэгэхээр энд луу байсан байна гэдэг чинь энэ нүх бол луугийн үүр гэсэн үг шүү дээ. Тиймээс эрхийг хүлээж агаад манай хоёр луунаас зүгдээд нүхнээсээ гарч ирсэн байдаг. Тэгээд хоттой буцаж очиод дархан охин хамаг чадлаа гарган байж Киритогийн сэтгэлд нийцэх сэлмийг хийж өглөө. Үүний дараа тэр манай хүнд сэтгэлээ илчлэх гэсэн боловч яг энэ үед Асуна орж ирээд заяа. Өө минь найзаа өчигдөр хаашаа алга болчихвоо санаа зовоогоо хайчих юм. Энэ Кирито сайн дархан заагаад өг гэхээр нь би чамайг зааж өгсөн бохгүй юу? Энэ мангар юм чамд янз бүрийн юм хийгээгүй үстэй
гэж хэлхийг сонсоод дархаа охин энэ хоёрын дунд ямар нэг онцгой харилцаа байгааг анзаарч өөрт нь ямар ч боломж байхгүйг мэдээд их л сэтгэлээр унваа хөрхий. Ер нь яасан ч амархан дурлалт юм дээ. Яг уу оройн Кирито дархаа охиныг хайж явсаар агаад олж очиод энэ хоёр маань ярилцаж уучраа олоод ямар тайч сайхан найзууд байя гэдэг. Асуудлыг нэг тийшин шийдсэн байдгийн. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа Кирито ойгоор тэнэвчилж яваад хамгийн ховор тооцогддог эс зэрэглэлийн туулаа агнсан бөгөөд энэ туулаа мах нь хамгийн амттай гэж байгаа. Даанч Кирито Игил хоёрын хинж хоол хийх чадвараа сайн хөгжүүлээгүй болохоор Асунагаас гуйж агаад өнөө орой Асунагийн хоол хийж идэхээр болвоо. Гэтэл Асунаг дагаж яваа хамгаалагч залуу нь олон толоо юм яриа л. Ийм сэжигтэй хүнийг гэртээ оруулж болохгүй энэ төр гэдэг. Харин Асуна түүнийг зад загнаж өгөөд Киритог дагуулад гэртээ хүрээд ирлээ. Тэгээд өнөөх туулаа махаар нь тачхинд л хоол идэм байгаа зү. Мэдээж хоол гоё амттай байсан нь ойлгомжтой. Бас манай хоёрын харилцаа улам л хөөрхөн дотн болоод байгаа юм да. Тэгээд бүр өнөөдрөөс эхлээд Асуна багийнхантайгаа биш Киритотой хоёулахнаа даалгавар биелүүлэхээр болсон боловч өнөөх лайтай хамгаалагч нь бүр завсар зайгүй дагаастай. Энэ одоо хамгаалагч юм уу дарга юм уу бүр ойлгохоо байла. Тэгснээ бүр Асунаг өмөрсөн Киритотой нэгийн эсрэг нэг үзийгээд жигхэн анд орч байгаа юм да. Манай хүн чи яхавт олон юм ярьдаг амын харин ч нэг хамхиад өгд юм байгаа зү. Тэгсэн чи харин хамгаалагч нөхөр булхайцагч энтер гэж олон юм яриад хөөе. Асуна хурж ирэнгүүтээ өнөөдрөөс эхлээд хамгаалагчийн ажлаас нь нэг мөсөн чөлөөлж хайсан байдаг. Үүний дараа манай хоёр 74-р давхрын боссын өрөөг олж очоод за ямар тайч ямар шүү амтэн бэ хальт шагааж хараад дараа нь яаж ялах талаар төлөвлөгөө боловсруулъя. Гээд ороо тартал өнөөх нь амар амтэн байдаг өстэй. Манай хоёр зүгээр бушуухан шиг л зүхтаад алга болсон. Гэтэл энэ үед манай хоёр дээр Клайны багийнхан хүрээд ирлээ. Бодвол эднэр ч бас боссын өрөөг хайж яваа нь ойлгомжтой. Мөн дээрээс нь нэмээд бас нэг өөр багийнхан ирсэн заяо. Эднэр нь нэлээд хол зам туулж ирсэн юм шиг байгаа. Цэргүүд нь бүр амар ядарсан. Тэгсэн ч гэсэн ахлах нь эднэрийгээ загнаад заавал боссын өрөө рүү орно гинэ. Уг нь Кирито наад хүмүүсээ амраажж орохгүй бол хэцүү юм шүү гэж анхааруулсан боловч тоосонгүй. Тэгээд нэх хөдөлгөө орилон чарлаан болоод ахаар нь яваад очтол мань ахлах чад хийж идэм да. Үлдсэн хүмүүс нь ч бас хядуулж дуусахаас өмнө Асуна тэслэхүү очоод босс руу дайрснаар нөгөө хэд маань ч бас яах чаргагүй тулаанд нэгдэж байгаа. Хэдийгээр Кирито ч бас хамаг чадлаараа тулалдсан ч энэ давхрын босс бол яалтчгүй чанга юм аа. Тиймээс манай хүн өөрийнхөө нууц арга барилаа аргагүй ирэхэнд бусдын өмнө харуулж хос сэлэмнийхээ чадвараар давхрын боссыг ганцаархнаа дарж авсан ба дахиад ганцхан цохилт авсан бол Кирито ч бас чад хийх байжээ хөрхий. Түүнийг ухаан алдаад сэрэхэд Асуна бүр санаан зовц. Уйлж барайлаа. Жогтой байгаа зү. Тэгээд бүр Асуна нэг хэсэгтээ ээлжийн амралтаа аваад Киритотой хамт байна гэж шөө. Ер нь бол энээс илүү сэтгэлээ илчлэнэ гэж юу ахав дээ тийм үстэй. За энэ өдрөөс хойш Киритогийн хос сэлэмний арга барил хүн болгоны чихэнд төрч манай үнтэй уулзахыг хүссэн хүмүүс тайван байлгахаа боллоо. Гэтэл энэ үед Асуна хурж ирээд баларсан л гин. Яасан бэ гэхээр Асунагийн багч нь тэргүүлэгч баг шүү дээ. За энэ багийн удирдагч нь Киритог дуудаж авчирсан ба Асунаг багаас нь салгаж хамт явахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ үнэхээр Асунатай хамт баймаар байвал өөртөө нь халц тулаа хийгээд ял. Хэрв чадахгүй бол Киритогч бас багтаа нэгтгэх гиндэ. Мэдээж Кирито энэ саналыг зөвшөөрч ахлагч энэ хоёрын тулаан хамаг хүний анхаарлыг татах нь ойлгомжтой. Цэнгэлдэх дөрөв хүмүүс цуглуулж байгаа л тулалдах нь дээ. Мэдээж энэ бол үхлийн тулаан биш. Хин нэгнийх нь амин шар зураас руу орох үед тулаан дуусна. Ингээд тулаан Киритогийн хувьд жоохон таагүй эхэлнэ. Энэ ахлагчийн хамгаалалт бол бүр амар өндөр түвшнэх. Гисэн эдийч Кирито яаж игээд учрыг олоод амжилттай дайралт хийж эхэлсэн бохгүй юу? Тэгсэн чи яасан гэж нөхцөл байдал ахлахын хувьд нэлээд эвгүй болоод ирэх үед гинтхэн цаг хугацаа зогсох шиг болоод тэр хооронд зөвхөн ахлах хөдөлгөөн хийж амжсан ба цаг хугацаа буцаад хэвэн болох үед айл эдийн хамгаалтын байрлал авцсан байдیں۔ Тэгээд бас Кирито руу дайрч амжсан бөгөөд манай үний амин шар зураас руугаа орж тулаанд ялагдсан. Ингэж л соло тоглогч Кирито тэргүүлэгч багийн гишүүн болсон байдаг юм да. Манай үний дургу байгаа гэж ихтэйхэн. Яг уу урдны явдлаасаа болоод багт орох дургу болсон юм л та. Энэ үед багийн ахлагчийн тушаалаар манай үнийг нэг даалгаварт явуулахаар болсон бөгөөд хамт явах хоёр хүний нэг нь өнөөх Асунагийн экс хамгаалагч. Айгүй сүрхий урдны явдалд уучлаарай энэ тэргээд овоо ухаарсан шинжтэй шүү. Гэтэл нэг газар хэсэг амраа суух зураа хоол унд идэх гэтэл өнөөх нөхөр чинь уснаасаа ч амсдаг юм да. Кирито шууд л юу болоод байгааг ойлгосон боловч хитрхи оройтсон байлаа гэж. Энэ хамгаалагч гой усыг хордуулсан байгаа байхгүй юу?
Тэгээд бүр багийнхаа гишүүнийг сийгчхүү цааш нь харуулж энэ хөөе. Бүр жаргалтай байгаа юм шүү арга. Угаасаа аргач хүн бэндөө хөөе. Энэ гай чинь урд нь нөгөө инээж буй Авс гэдэг бүлэгмийн гишүүн байсан юм байна штэ. Мэдээж түүний зорилго бол Киритогоос хариугаа авах. Ядж хахад манай хүн хорноос болоод хөдөлж чадахгүй. Амин багцсаар байгаад үхтгэхийн даваан дээр ашгүй асуунаа хурж ирээд ерөндөг өгч Киритогийн амийг аварлаа. Энэ тоглоом дотор хоорондоо найзууд болсон хүмүүс бие биенийхээ амны хэмжээг бас мэдэж болдог байхгүй юу? Тэгээд нөгөө мөн овшиг өстө харин ч нэг болгож өгч байтал ам өршөө бууж өглөө гэж хуцаад ахаар нь итгээд эргээд хартал ардаас нь дайрдаг байгаа. Кирито ч яаж тэсхүү уурандаа өнөөх новшиг ганцхан цогцолтоор зүйл дуусгаж байгаа юм чаа. Энэ үед асуунаа маш их гимшээд өөрөөс нь болоод хүний амьд хүрсэн Киритогоос уучлалах байхад манай хүн шууд үнсэж энтрээ. Тэгснээ одооноос эхлээд чиний төлөө амьдрнаа. Шиба. Ийм үгэнд уярахгүй охинч гэж юу аах вэ? Оройн манай хоёр асуунагийн тоолонд идчээд байж байтал мань асуунаа гинтхэн ховц сонроо тайлснаа. Юугаар харсан чи ч гэсэн тайл гэж авд юм да. Тэгсэн чи манай мангар ичиж мичээд хөөе. Юу л да би уг нь ийм утгаар хэлээгүй штэ. Чигшгэ яа. Яахаар ийм хөлдөө байх вэ? За тэр чи яах вэ? Ямар тааж болдог юм болдгоороо болж манай хоёрын харилцаа одооноос эхлээд маш ойлгомжтой болсон бөгөөд бүр гэрлэх барих дээрээ тулаад 22 дугаар давхарт нэг гой байршилтай байшин байдیں۔ Тэнд хамтдаа амьдрах уу гэхэд асуунаач бас зөвшөөрсөн байдаг. Ингээд манай хоёр ахлагчтайгаа уулзаад нэг хэсэгтээ багаас гарах хүсэлтэй байгаагаа хэлж зөвшөөрөл авснаар өнөөх яриад байсан байшиндаа хамтдаа амьдрахаар болж байгаа. Нэг өдөр манай хоёр ойгоор зугаалж явахдаа нэг жоохоо охин ухаан алдаж унахыг хараад яваад очтол тоглогч биш үдیں۔ Тэгсэн хэрнээ NPC юм уу гэхээр бас биш. Ямар тач гэртээ авчирч асар цэвлээд маргааш нь охиныг ухаан ормогц нэрийг асуудал юу гэдэм бэ. Тэгээд эцэг их нь хаана байгааг асуудал байхгүй гинэ. Тэгээд бүр манай хоёрын нэрийг ч зөвлөж чадахгүй болохоор нь өөртөө эвтэхнэр дуудараа гэсэн чинь аава ээжээ гэж авд юм да. Ер нь бол юу харагдж байгаагаас хамаагүй жоох үг шиг. Тиймээс манай хоёр түүнийг ой санамжаа алдсан байж магадгүй гэж үзээд эцэг их асран хамгаалагч байж юуны магад хайгаад үзээлгэн. Тэгээд хотоос ямар нэг мэдээлэл олохоор явж байтал айрмын цэргүүд асрамжийн газрын асрагч эмэгтэй болон өнчиг хүүхдүүдээс хүртэл татвар нэхэж дарамтлж байгааг хараад манай хоёр яаж зүгээр ах вэ? Хашраагаад явуулна үсттэй. Гэтэл энэ үед юу гинтхэн сонирн болчлоо. Тиймээс асрамжийн газар очиод өнөөх асрагч эмэгтэйгээс юуийг урд нь харж ирсэн үү гэхэд энэ тоглоомд орж ирсэн бага насны хүүхдүүдийг хайж олоод энд авчирч асардаг болохоор эндхий хүүхдүүдийг бүгдийг мэднэ. Гэхдээ юуийг бол урд нь нэг ч удаа харж байгаагүй юм байна гин. Энэ үед манай хоёр дээр айрмын нэг эмэгтэй хурж ирээд тусламж гуйх ба айрмын үүсгэн байгуулагч Тинкер гэдэг хүн одоогоор аюулд орсон бөгөөд та нар санаж байгаа бол нөгөө бета хөлбөр энтер гэж олон юм ярьдаг нөхрөө штэ. Тэр чинь хөөхөн томорсон бохоо. Тэгээд бүр айрмын удирдагчийг хүртэл өрхөнд оруулаад одоо бол удирдагч Тинкер нэг агууд зэвсэгчгүй юучгүй ёстой хэцүү байдалд орчоод байгаа юм байна. Тиймээс манай хоёрыг өөртөө хамт явж удирдагчийг авраач гэж гуйж яваа нэ. Манай гуравч түүний саналыг зөвшөөрч яриад байсан агууд нь хурж ирээд айрмын ахлагч Тинкерийн байгаа өрөөг нь арай гэж олтол үүдэнд нь огт танихгүй давхрын босс үйж идэв. Энэндээ тулдах ямар ч боломжгүй заяа. Яагаад тэгэхээр Киритогийн очиж үзээгүй давхрын босс учраас цоож той гэсэн үг. Гэтэл энэ үед Юи хурч ирж манай хоёрыг аврах бөгөөд үнэндээ бол Юи чинь тоглоомын устгаж болохгүй нэг хэсэг юм байна штэ. За товчхондоо бол энэ тоглоомын нэг програм нь сэтгэл хөдлөл болон мэдрэмжийг суулгаж өгсөн AI гэх юм уу та. 2 жилийн өмнө тоглоом эхлэх үед тоглогчдын сэтгэл хөдлөлийг хянаж зохицуулах үүрэгтэй байсан Юи яагаад ч юм тоглогчтой харьцах боломжгүй болсон. Энэ нь даамжирсаар Юигийн програм алдаа заасан байгаа юм л та. Үүний улмаас ихэнх тоглогчид уур хилэн айдаст автсан бөгөөд тэднэр дундаас 2хан тоглогч шал ондоо сэтгэл зүйтэй байгааг анзаарч ганц удаа ч болов уулзахыг хүссэн учраас манай хоёрыг хайсаар аваад олоод ирсэн баггүй юу. Одоо бол Юи сэтгэл хөдлөл мэдэрч AI гэхээсээ илүү жинхэнэ хүүхэд шиг болсон. Яг л Жепет өвгний хийсэн модон хүүхэлдээ Пиноккио амарч эцэст нь жинхэнэ хүү болж чадсан шиг. Юи ч бас жинхэнэ хүүхэд шиг хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хүсэж байгаа. Даанч үндсэн програм аль хэдийн Юигийн алдааг олж илрүүлсэн учраас удахгүй устгалд оруулах нь ойлгомжтой болсон. Тиймээс Юи түрхэн зурч гэсэн аав ээж нь болж явсан хүмүүстэйгээ салахаас гүйцэтгээд нэг мөсөн алга болдог. Асуунаг ямар их шаналж байгааг харсан Кирито зүгээр сууж чадсангүй. Бас аз болоход серверээ удирдлага түрхэн зур нээлттэй байгааг далимдуулаад Юигийн оюун ухаан бүрэн устгаас өмнө ямар нэг эд зүйл болгоод хадгалж ямдсан байдаг юм да. За яаж нэг guys.
энэ хүрээд эхний парт маань дуусж байна. Та дараагийн партыг үзэхийг хүсвэл part 2 гэж комент бичээд лайк саба дараарай, окей? Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.